ашиг сайн байх юм бол Бүх төрлийн тармил ургамлын био барданы үйлдвэрлэл эрхлэгч Био ондраг компани хэрэглэгчдийн удирдлагыг зохион байгууллаа. 2 дахь жилээ зохион байгуулсан тус удирдлагт Дархан, Сэлэнг, Төв аймгийн 200 гаруй тариаланчдын төлөөлөл оролцлоо. Манай компани үүс байгууллагад одоо 8 жилийн хугацаа өнгөрсөн байна. 8 жилийн хугацаанд бид нар бол 6 төрлийн бүтээгдэхүүн дээр хамгийн урт хугацаанд нь бол 5 жил судалсан. Хамгийн богино хугацаанд бол 3 жилийн судлаад бүтээгдэхүүнүүдээ нэг зах зээл дээр буюу тариалжтай ингээд таниулаад явж байна. За анх бид нарыг ингээд биологийн бүтээгдэхүүн хийгээд зах зээлд гаргаад нэвтрүүлээ явахад болохоор манай тариалж төдийлөн нэгд болохоор нэг хор бордооны соёл Монголд тогтоог байсан. Одоо ингээд эргээ харахад 8 жилийн дараа эргээ харахад манай тариалчид нэг үе бодвол ургуул хамгааллын бодисоо бордоогоо нэгд болохоор тууштай хэрэглэдэг болчих. Хоёрд болохоор хэрэглээ сурцсан байна. Тэгвэл бас анхаарах зүйлүүд бас маш их байна. Жишээлбэл одоо техник технологи дээр бол нэгд болохоор өөрт нь байгаа мөртлөө зөв ашиглахгүй. Энийг ингээд бид нар зөв ашиглаад шидээд бордоогоо болон ургуул хамгааллынхаа бодисыг зөв хэрэглээ явах юм бол тогтвортой ургацах нөхцөл маань ингээд бүрдээд эхэлж байна. Бидний хийж байгаа 75 он байна. Ээж одоо 150 болоо явуулах хичнээн нэгдэг. Энээс одоо нэг дахин идэвхтэй бичиг өсөж шалгаад тэгээд үржиж дахиад одоо нэг дахин энээс илүү болох юм. Энийг төлөв бид зөвлөж байгаа. Энэ бидний юу болсныг одоо авч ашиглахын төлөв таана хэлдэг ёстой. Хөрсний хөржиж мэхлээд үзэн одоо муу байна шуун байна. За одоо юу хэрэглэх вэ? Эрдэсийг хэрэглэх үү, био хэрэглэх үү, бактери хэрэглэх үү? Манай одоо хөрс одоо бүтсэн үйлээ азот ялзмын хэдүүлээ хидүүд хэрэглэх үйлээ цагаараа шалтгаалаад. За энэс юм бол одоо дандаа л одоо эрдэс хэрэглэж байсан. Био гэж юм одоо нэгш байсангүй. Одоо бактери хөрсний бактери урдаа ашигны хэдүүс мэддэг байлаа шүү дээ. Бид чинь энэ хийгээ 70 оноос эхлээд 75 онд хийгээ бий болгоцсон. Увс аймагтай аж хийгээд халах голын сангийн аж ахуй хийж ялээ шүү дээ. Цагаан нуурын сангийн аж ахуй хийж ялээ шүү дээ. Одоо машинд очиад онгоцоор ашиг хийжсэн байхгүй. Тэрийн хөрс бол ялзмаг илүү байсан. Одоо ялзмаг жилээсээ багцсан. Ягаад гэвэл жил болгоно улсууд уурацаа гэж бодохоос биш юм хийдэггүй. Торлдог байл тийм булчгаал энэ жил их сайн байна авлаа. Энэ жил огт болсонгүй бага байна гэдэг байсан. Одоо энэ бага байна одоо нэмэгдүүлээ гэдэг байна. Нэмэгдүүлэхэд бол эхлээд одоо хөрсөө оржё. Одоо бид органик юм хэрэглэдгээс одоо био юм очиё. Био дотор одоо амьд юмд очиё. Бүх дэлхийн нийт ингэ шугж байна. Био одоо гэдэг шиг юм байдаг юм байна. Эний ашиг тусаг үзэж шүү дээ. Эрдэс бол одоо хөрсөнд хэлээ усан дуусна. Гормон шингээд авчдаг. Тэгээ нэг жил юм болоо. Био гэдэг нь бол амьтаа ингээд хөрсөнд байгаа одоо урмал амьтны үдэгдэл органик эрдэс бодисыг задлаад тэгээ энгийн нэгдэл болоод урмал май хоолоо идгээд өгдөг. Тэнд байгаа бүх органик задлаад бэлэн болгож хоолоо өгдөг. Бүх одоо урмал тэгж амьдэрдэг байхгүй юу? Урмалаа уцаад аваад хооллодог. Ягаад гэвэл тэгээ урмалын үндэс бай, нэш, наттиш бай тэнд орхой явж өгсөн юм чинь бүгд хөрсөнд байж байгаа. Тэр органик үз. Одоо уург, нүүрс ус нөхлөний хүчил өөх тус. Энэ чинь тэнд ингэж байж байгаа. Урмал тэгээ шингээж чаддаг. Цагт бичил битэн тэр био амтч нь түүнийг задалдаг байхгүй. Задалж өөр амьдрын тэгээд үлдсэн урмалаа шингээж өгдөг. Шингэн бордог бол ер нь ургалтын ихэнх одоо тарих үнэтэй буюу ургалтын Био ондраг компани нь Дархан Ирицо, Дархан Гумат, Биогүм, Биостим зэрэг 6 төрлийн органик болон био шингэн бордоо үйлдвэрлэдэг. Нэгэн бол давсан болгооны одоо өвд байгаад цагийн сангаачгүй байгаа. Тэгээд энэ сангаачгууд би давсан хөдөлгөөнд дээр зургуулсан агрономын зөвлөсөөр агрономчоор ажилласан юм. Ер нь газар тариалан үйлдвэрлэлийг эрчим зөвлөх, хөгжүүлэх, явуулахын тулд бол социализм үед бол айхтар том арга хэмжээ авдаг байсан. За өвлийн цагт бол тариалангийн талбай амарч хооронд гэж ийм одоо арга хэмжээ улстай зохион байгуулагддаг. За мөн тариалантай бол тодорхой хэмжээнд тарахтын одоо баригдын дараа дунд мэрэгчлэгтэнүүдээ бол тодорхой мэрэгчлэл эзэмших бүхэнд бол сургалтыг асар их зохион байгуулдаг. Жинхэнэ одоо тэр зүүн бүрэнгийн сангийн аж ахуйн тарахтын хамгаалж хөдөлмөрийн баатар насгтар суун хэлээр
тариалалтын тодорхой тариаг ургуулдаг. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд энэ дархны ургуулгын тариалан хүрээлэнгийн дэргэд байгуулагдсан бие ундраг компани буюунд энэ өвлийн 1-2 өдөр энэ тариаланцад аягүй цуглаж энэ дархны хүрээлэнгийн шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг сонсож за мөн тэр бордоо хэрэглэх арга замыг судлаж мэдэж энэ хичээлд энэ бол одоо асар их том хэмжээний одоо эргэлт юм. 2022-оос 2023 он судлаачдын багийн үзэгдсэн судалгааны ажлын үр дүнээс тавхан танилцуулах чинь Бордоог заасан хугацаанд нь зааврын дагуу зөв хэрэглэснээр ургацыг хэрхэн нэмэгдүүлж болох талаар эрдэмтэн судлаачдын хийсэн олон судалгааны үр дүнг танилцуулж хэрэглэгчдд ч үр дүнгээсээ хуваалцсан юм а. Манай Монгол орондод дотор газрын эзэмшээс хойш үндсэндээ 70 жил болчихлоо. Тэгээ энэ хугацаанд хөрсний үржил шимийг хамгаалах чиглэлээр бид их дутагдaltaй ажилласан байна гэдгийг өнөөдөр одоо хүлээн зөвшөөрч байна. Тариаланд ашиглаж явсан талбайхан маань 60% нь үржил шимийн хувьд дороотолд орчиж байна. Тэр үед одоо ялзмаг гэж яддаг юм да. Тэр үед анх хатар эзэмших үеийн хөрсний ялзмаг агуулт нь бол 3%-аас доошгүй шахан байсан. Одоо үндсэндээ 1.5% болсон. Үндсэндээ 2 дахин буурсан. Хөрс гэдэг бол одоо манай газар тариаланд барилгаар ярих юм бол хундам байхгүй барилга угаасаа насгүй. Ийм ч учраас одоо сүүлийн жилүүд тариалангийн ургац маань багасж байна. Цагаагаар жаахан эвгүй үзэл гарангууд нь ургац алдж байна. Нөгөө талаас нь үржил шим мут учраас одоо жаахан ургац ургалаа гэхэд чанаар 3 өдөр шаардлага хангахгүй. Энэ бүх шалтгааны цаана өчг нь бол хөрсний дороотол гэдэг бидний яриад байгаа. Ийм учраас бид нар энэ хөрсөө хамгаалах тэр хундамаа сайн цуцгаж барилгаа барихгүй бол тэр юу ч хийгээд энэ дэр хундаамгүй барилга тогтохгүй. Тийм учраас бид нар одоо хөрс гэдэг юм руу маш их анхаарч байгаа. Манай тариалан ч анхаарч байгаа, төрч анхаарч байна. Одоо төр анхаарч байгаа гэдэг хамгийн жишээ бол бордоо хэрэглэсэн аж ахуйн нэгжид бордооныхаа өртгийн 30% нь буцааж олгодог болж байна. Энэ бол их том алхам. Хоёрдугаар манай тариаланчид бол сүүлийн жилүүд бордоо хэрэглэдэг болж байна. Энэ бордоо хэрэглэснээр жишг компаниуд хүрт гарч байна. Гадны 100 тонн бордоо хавар хийхэд гарсан ургац бол намар 3 өдөр голгодно гэдэг ойлголт ерөөс байхгүй болчихжээ. Тариаг тархиндаа ургуулах цагаар хэрэглэгчдийн удирдлагыг зохион байгуулсан цаг үеэ олсон тариалангийн хөрсийг бортохын давуу тал ач холбогдлыг ойлгуулсан өр өгөөжтэй хурал болж байгааг тариаланчид онцолж байлаа. Өндөр цавлагтай байж ч бид нар говийн цавлаг өндөр гарнаа. Тэгэхээр буудаа орон одоо Монгол дотроо бид нар буудааны чанар цавлаг одоо муудсантай холбоотой бид нар одоо хүссэн одоо тэгээ бүр тий талхны зориултын стандартын цавлагтай гурилыг үйлдвэрлэж чадахгүй байгаа юм. Тэгэхээр бас ингээд хүндрэлтэй асуудлууд одоо зөндөө байна. Тийм болохоор бид нар хүнсний аюулгүй байдлаа ботож үзсэн ч тэр одоо талх нэрийн бооны зэвхүүд бас ингээд чанар сайжруулагч хайх уу. Тэрний оронд бид нар яах ёстой энэ одоо зөвлөгөө бас айгу цагаа олсон айгу мундаг бас болж ийн тэгэхэд янз бүрийн бордоо Монгол зардаг л да. Тэгвэл эцээц тэрний үр дүн юу бэ нэ? Үр дүн яа тэгэхээр гурилын өдрүүд л тодорхойлно. Чанар ямар байсныг. Тэгэхээр гурилын өдрүүтээ эцсийн бүлэгтээ чанар ямар байсныг гэж хамтарч ажиллаж ийж за энийг хэрэглэх нь зүйтэй юм уу? Хэрэглэх нь зөв юм уу? Эсвэл цаг хугацаанд зөв юм уу? Тэгээд эрдэмтэн мэрэгдийнхаа одоо бас зөвлөгөө зааврынхаа дагуу энийг илүү зөв дүгнэлтэд явах нь зүйтэй юм байна. Орчин цагт бол тэгж алхахаас өөр нөхцөлгүй хамтарч л бүгдэн дээр нь одоо хамтарч зохион байгуулалтаа хамтарч одоо гүйцэтгэлээ сайжруулад үр дүн шинжилгээгээ гаргаад тэгээ явах хэрэгтэй байна. Энэ дашгаараа хэцүү юм байхгүй. Түүний шинжилгээ дашж байна. За ингээд бас сав дашж байна тийм ээ. За ингээд бол ерөөсөө би үндсэн түүний дурамтын гардаг зүйлээ юу ч хийсэн наяас би хаана хий. Тэгээд тэрэндээ ерөөсөө өмнө жилийн үлддэг хэвэд болоо энийг хийчих. За яамны зүгээс хөрсний үржил шимийг хамгаалах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор одоо нөгөө бордоо хэрэглэсэн тариаланч хуулийн этгээдэд үнийн дүнгийн 30 хүртэлх хувьд нь одоо татаас хэлбэрээр мөнгө урамшууллыг олгож байгаа. Үүний үр дүнд болохоор 2023 онд нийт 6000 орчим тонн бордоо хэрэгжилсэн бол 2024 онд үн 2 дахин нэмэгдээд 12.5 тонн хүртэлх бордоог 2024 оны хугацаанд хэрэгжилсэн байгаа. Хүнсний хангамж аюулгүй байдлыг тухай улсын хурлын 36 дахь тогтоол гэж байгаа. Түүн дээр болохоор 2026 он хүртэл байгаа. Түүн дээр
3-6-гийн 2 дээр болохоор бордоо хөнгөлтөө нөхцлөөр олгоно гэж заагаад өгсөн байгаа. Тэгэхээр ямар ч байсан 26 хүртэл одоо урамшуул олгоно. Бидний өвчнөө зөвлөгөө бол жишээлбэл бордоо нэг өргөшгүй. Өвчин байгууллагын нэг өргөшгүй. Шинжилгээ ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Биоандраг компани анх 8 жилийн өмнө ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэргэдэх гарааны компаниар үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө бие даасан үйлдвэрлэгч болтлоо өргөжин хөгжиж байгаа билээ.